Сайн байна уу? Энэ өдрийн мэндийг хүргэе. 71-р бодлого. Хүүхэд 3750 төгрөгөөр 3 кг лир, 10 кг алим худалдан авахдаа 3 кг лирт 2 кг алимнаас 510 төгрөг илүү төлөв. 1 кг лир ба алим ямар үнэтэй вэ? 3 кг лирт 2 кг алимнаас 510 төгрөг илүү төлсөн. Энэхүү зураглалаас 3 кг лирний илүү мөнгийг нийт үнээс хасаж өгвөл 3 кг лир 2 кг алимны үнэтэй адил болно гэсэн үг. Одоо бодлогын зураглал 3 кг лирний үн 2 кг алимны үнэтэй адил болж нийт үн 3240 төгрөг болсон. Нэг хэсэгт ногдох үнийг олохын тулд нийт хэсгийг олъё. Одоо нэг хэсэгт ногдох үнийг олъё. Нэг хэсэгт ногдох үн 540 төгрөг буюу энэ нь 2 кг алимны үн гэсэн үг. Эндээс 1 кг лирний үнийг олохын тулд эхний зураглалаа харах хэрэгтэй. 3 кг лирт 2 кг алимнаас 510 төгрөг илүү төлсөн. 2 кг алимны үн дээрээ илүү төлсөн 510 төгрөгөө нэмж өгвөл 3 кг лирний үн гарна. Энэхүү 3 кг лирний үнээ 3-т хуваавал 1 кг лирний үн гарч өгнө. 1 кг алимны үнийг олохдоо нэг хэсэгт ногдох 540 төгрөгөө 2-т хувааж өгвөл 1 кг алимны үн гарна.